Япон улс дундаж наслалтаар дээгүүр бичигддэг мөн нийт хүн амын хагас нь 46-аас дээш настай. Үүнтэй харьцуулахад Нигер улсын хүн амын дөнгөж 10.1 нь л 46-аас дээш настай байна. Хүн амын наслалтаар дээгүүр орж буй орнуудын тоонд орж байсан бол одоо нас баралтын тоо төрөлтөөс их байгаа нь тус улсын хүн амын тоо цаашдаа цөөхөн гэсэн айдсыг дагуулж байна. Өнгөрсөн онд Япон улсад 946,060 хүүхэд мэндэлсэн нь 1899 оноос хойш жил бүрийн төрөлтийн статистиктэй харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлтээр бүртгэгджээ. Харин нөгөө талдаа тухайн онд нас барсан хүмүүсийн тоо 1,340,433 байгаа нь хүн амын тоо 400,000 орчмоор буурсан гэсэн үг юм. Японы статистикийн хорооны тооцоолж буйгаар 2050 он гэхэд улсын хүн амын тоо 127 саяас 100 сая болж багасна гэж үзэж байгаа ба Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоололоор 2100 он гэхэд 85 сая болж багасна гэжээ. Цагаачлал болон төрөлтийн хувь цаашдаа өөрчлөгдөх төлөв харагдахгүй байгаа учраас 2300 он гэхэд хүн амын тоо 8.5 сая болтлоо буурч магадгүй гэсэн тооцоогч мөн гаргажээ. Өмнөх 20 дугаар зууны турш Япон улсын хүн ам тогтвортой өсөж 44 саяас 128 сая болтлоо өссөн байдаг. Хүн амын дундаж наслалт нэмэгдэж нэг хүрэхэд хамгийн багадаа 2 хүүхэдтэй байсан. Харин 1970-ад оны сүүлчээр төрөлт буурч дундаж Япон эмэгтэй 2 хүүхэдтэй байсан бол одоогоор 1 л хүүхэдтэй болж харьцуулж болох улс Швед, Америк нэгдсэн улс зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хит бага байгаа юм. Энэ нь тус улсын шинэ үеийн залуучууд хүүхэдтэй болохыг тийм ч их чухалчлахгүй байгаатай холбоотой юм. Хүн амын тоо багасах үзэгдлийг бууруулах нэг арга зам нь цагаачлагчдын тоог нэмэх гэсэн хандлага яригдж байна. Ямар ч тач ирэх жилүүдэд төрөлтийн тоо энэ хэвээр бага байвал Япон улсын хүн ам улам цөөрсөөр байх юм.